ерөнхий хуульд хийсэн шинжилгээ өөрчлөлтөөр татвар төлөгчийн одоо хуулийн дагуу мөрдлөлтийн төвшинг үнэхээр зохицуулт хийгдсэн. За энэ дагуу мөрдлөлтийн төвшин бол нийтдээ 100 оноогоор маш сайн дунд муу гэсэн үнэлгээнүүдээр хийгдэхээр энэ шинжилсэн найруулгад хийгдэж байгаа тийм. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад нэмэгдсэн үртгийн албан татвар дээр татвар төлөх хугацааны хөнгөлтийн асуудал шинжилсэн найруулга дээр тусгагдсан. За энэ хугацааны хөнгөлт нь яаж хөнгөлөгдөх вэ гэвэл хэрвээ та сайн юм уу маш сайн гэсэн ийм дагуу мөрдлөлтийн төвшөнтэй бол нэг сараар таны хүсэлтийг үндэслээд татвар төлөх хугацааг чинь хойшлуулах боломжтой болсон. Нөгөө талдаа хэрвээ энэ хойшлуулсан хугацаанд та татвараа бүрэн төлж чадсан бол таны хүсэлтийн дагуу 2 дахь удаага 2 сар хүртэл тэзэн хэмжээгээр хувааж одоо татвараа төлөх энэ боломжийг энэ шинэ хуулиар олгож байгаа. Нөгөө талдаа инвентар бараа оруулж ирсэн бол мөн төлөлтийг 1 болон 2 сараар одоо хойшлуулахын боломжууд байна. Энэ мөн тухайн одоо татвар төлөгчийн хуулийн дагуу мөрдлөлтийн төвшнгөөс хамаарж байгаа. Хэрвээ та хуулийн дагуу мөрдлөлтийн төвшин чинь сайн юм уу маш сайн гэсэн үнэлгээтэй байгаа тохиолдолд бол энэ нөөтийн одоо хугацааны хөнгөлтийг авах энэ боломжоор энэ шинэ хуулийн дээр тусагдсан байна.